Харамхтай ордын 53.1 тонн алтыг өнгөрөх оны сүүлээр улсын нөөцөд бүртгэсэн. Тэгвэл тус ордод өрөм тавьсныг салбарын сайд нь мэдээгүй байсан. Гадныхан тус ордыг авах гэж байхад ерөнхийлөгч Баттулга засгийн газарт авч өгсөн гэх хачирхалтай мэдээллийг өчигдөр шинэ ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэллээ. Одоо энэ ордын нөхцөл байдал ямар байгаа мэдээллийг хүргэе. Алтны нөөц тогтоосон хэсэг нь Занадуу Майнс компанитай холбоогүй. Харамхтай ордоос 10 км зайтай газар 53.1 тонн алтны нөөц тогтоож улсын мэдэлд аваад байна. Одоо тус алтыг улс өөрөө хариуцсан олборлно. Техник эдийн засгийн үндэслэл хийгдэж байгаа гэж Эрдэнэс Silver Resource компаниас мэдээлсэн юм а. Гол асуудал нь Харамхтай ордын алт илэрсэн хэсгийг гадныхан авах гэж байсныг өмнөх засгийн газрын салбар хариуцсан сайд нь мэдээгүй ээжээ. Хитгэн хүний гарт Харамхтай алт очих нөхцөл бүрдсэн байсан учраас Харамхтайд өрөм тавих ажлыг ерөнхийлөгч Баттулга зохион байгуулж улмаар засгийн газарт хүлээлт өгсөн байна. Ингэснээр Харамхтай ордын 53.1 тонн алт улсын нөөцөд бүртгэгджээ. Энэ талаар өчигдөр ерөнхийлөгч Баттулга шинэ засгийн газрын тэргүүн оюун эрдэнэтэй уулзахдаа цухас мэдээллээ. Засгийн газрын гишүүд дээр бол маш их тийм бодлоготой ажиллаарай. Сая жишээ нь тэр 100 тонн алттай Харамхтай ордыг засгийн газарт нь ерөнхийлөгч нь авч өгөөд 18 мянган метр өрөм тавьсан байгаад салбарын сайд нь мэдээгүй байсан шүү. Тийм ээ. Тэгэхээр бид нар боломжтой бүх хуулиур дээр орж хуулийн дагуу ажиллая. Энэ эдийн засгийг сэв хийлгэл босгоод ирэл гэсэн юм санаа юм. Одоо маш нээлттэй байгаа шүү манай хаалга. Бүгд найрамдагтад ард улсын иргэд эзэмшиж байсан салхитын мөнгөний ордын маргаан шүүгч нар авилгавч улмаар үүнийг нэдрүүлэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшөнд зогсоож салхитын алт мөнгөний ордыг улсын мэдэлд авсан. Энэ ордын баялагаас ард түмэнд хүртээх замаар тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг өнгөрсөн он тэгэлсэн. Тэгвэл одоо Харамхтай ордын баялагийг иргэдэд хүртээх бодлогыг өмнөх үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшөнд ярьж тохирсон байжээ. Тодорхойлбол Харамхтай ордын баялагаас тэтгэврийн зээлээ тэглүүлээгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох санхүүжилтыг гаргахаар тохирсон байж. Энэ ажлыг үргэлжлүүлэх хэсэг нь одоо шинэ засгийн газрын тэргүүн оюун эрдэнэс хамаарахаар байна.